За 64-ыг батна. Минуста амар хэцүү. Амлаа бид энд нэг юм илтсэн байна л да. За ер нь квадрат язгуурыг ийм язгааргүй бутархай хэлбэрээр бичиж болно. Тэгээд тэр нь үйтэй гэж байгаа байхгүй. Жишээлбэл 23 дээр үзүүлсэн байна. 23 чинь 4 л байгаа шүү дээ. 16-аас их юм чинь. Гэхдээ 25-аас бага. Тийм учраас 4 бүхэл бол байгаа гэж үзээд. Тэгээд одоо энэ хэсэг дээр нь ажиллагаа эхэлж байгаа байхгүй юу? Хотлын хэсэг дээр. Одоо эндээс нөгөө бутархай хэсэг нь орж ирж шүү дээ. Тэнгүүт энийг ийм хэлбэрт ичиж хагаад нэгийг баахна гэсэн хэлбэрт оруулж хагаад одоо энэ датлын хэсгийг цааш нь үргэлжлүүлээд өвчиж байгаа байхгүй. Тэгээд энийг цааш нь үргэлжлүүлэхдээ энэ цаашаа үргэлжлэхдээ юу яаж байгаа шүү дээ. 23 язгуур дээр 23 дээр нэмэх нь 4-өөр хөрслийг үржүүлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд 23-ын квадратаас хасах нь 4-ийн квадрат болчихно шүү дээ. Зүгээр 23-аас хасах нь 4-ийн квадрат дараа үлдчихэж шүү дээ. Тэр чинь хэдлээ 47 шүү дээ. Тэнгүүд доороо 7 дээр язгуур дээр 23 дээр нэмэх нь 4 үлдчихэж шүү дээ. Тэнгүүд дахиад тэр энэ язгуурыг нь дарж явахын тулд нэг тийм юу таагаар үржүүлээд байгаа байхгүй юу вэ? Хасах хэлбэрт бичих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүхэл тоо гарч таарна. Жишээлбэл 4 гэдэг чинь 7-гийн нэг бүхлийг ишин гаргачих юм бол нэмэх 4 байсан шүү дээ. Тэр чинь хасах 3 хойно үлдчихэж байгаа тийм. Тэнгүүд энэ нэгийг үе гэж үзээд байгаа байхгүй юу? Эхний үгүй одоо энэ юуны бутархай эхний одоо юу гэдэг байгаа байхгүй юу? Юу гэдэг вэ? Эхний одоо юу гэдэг лээ? Одоо энэ коэффициенттэй тахгүй энэ тэгээд эндээс ингээд бид нэр дараа л гаргаж авах гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энд нэг гараад одоо энийг бид нэр дахиад цааш нь үргэлжлүүлж болно тийм. Дахиад нэгийг хаах нь хэлбэрт өчиж хагаад ингээд 7 дээр гарчих шүү дээ. Тэгэнгүүт ажлыг нь язгуур дээр 23 дээр нэмэх нь 3-аар үржүүлээд авах байхгүй. Тэгээд яваад ангууд нэг сонирхолтой юм байгаа нь одоо за жишээлбэл энэ язгуур дээр 23-аас хасах нь 3 тэгээд энэ 7 гэж байгаа шүү дээ. 7 гэдэг доотлол нэг байгаа шүү дээ. Бидний нэг байрал солио шүү дээ. Нэг юу яагаад нэг бахны хэлбэрт оруулж байгаа учраас тэгээд дээр нь 7 гараад одоо нэг юм хэлбэрт орчиж байгаа. Тэгэнгүүт хоёр талын энийг үржүүлчихэж байгаа байхгүй. Ингээд үржүүлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт дээр нь ч гэсэн юм орж ирэх гэдэг шүү дээ. Бид нэг үеийг гаргаж авдаг л математик онл яваад шүү дээ. Периодик үргэлж юу квадрат язгуур авахд ийм үйтэй байд юм байна гэдгийг эндээс квадрат язгуурыг боддог энэ бутархай маань өөрөө үйтэй юм байна гэдгийг л харуулах гэдэг байхгүй. Ингээд автагдана гэдэг. Энд квадрат язгуурыг бодох том байхгүй юу? Бутархай
энийг яг бодох юм бол одоо энийг ингээ бодох юм бол 23-ын язгуур багаар эхлээд 4 гарч ин тэ дараа нь улам төхөөл нэг жинхэнэ утга руугаа. Тэр энэ утгыг бодоол байвал бол зөв утга руугаа төгнө гэсэн. За би тийм нарийн юм бол энэ тайлбарлаад яг энэ нэг юмны яг энэ онлынхын хувьд л томьёог нь ажиллуулаад бодлогоо бодоол зүгээр. За тэгэнгүүт нь штэ. Одоо энэ байхгүй энэ их сонир байгаа даа надад их сонирхолтой санагдсан. Энэ чи юм штэ. Тэгэнгүүт доор нь 23-аас хасгана 9 болчихж байгаа зү. 23-аас хасгана 23-аас хасгана 9. Тэгэнгүүт 4 үлдчихэ. 4 үлдээд дээр нь чинь юмхэн 3 тэ. Энэ 7 харагдаад байсан юм да. Энэ 7-ыг л харах хэрэгтэй. Энэ чинь 14 үлдэн шүү дээ тэ. Одоо ингэж гараад байгаа байхгүй юу? 7-ыг үрждэг нь язгуурдаар 23-аас 1-4 хуваах нь 14. Тэнгүүд энэ 7 маань хураагдаад байгаа байхгүй юу? Ямар ч тохиолдолд. Энэ цааш нийлэн бодож үзсэн. Энэ 7-ыг хураагддаг юм л. Тэнгүүд одоо ийм хэлбэр чилчиж байгаа шүү дээ. Тэгээ нэг тийм хэлбэр чилчиж байгаа юм чинь бид нэр энэ хайдлын хэсгээр нэг тийм дараагийн үе дээр нэг гэж явж байна. 3. Одоо 3 маань орж ирэх хэрэгтэй шүү дээ. Энийг бид нэг хасах хэлбэрт бичих гээд байгаа шүү дээ. Тэгэхэд бол энэ хоёроо нэг бүхэл илүү авч үзүүлэх гээд байгаа шүү дээ. Энэ 4-өөсөө. Тэгэхээр 2 чинь 20-оор үржүүлвэл 2 гараад одоо энэ чинь нэг бутархай хэлбэртэй байгаа шүү дээ. Нэг юм. Бид нар энийг 2 дээр нэмэхэд сквэртэй 23 гэж чиж болно. Эсвэл 3 дээр нэмэхэд сквэртэй 23-ыг хуваах нь хасах нь 2 гэж чиж болоод байгаа байхгүй тий. Тэгээд 3 маань гараад ирлээ шүү дээ. Тэгээ энэ 2 гэдэг коэффициент маань энд орж ирж байна. Энэ яас 3 болцсон. 2 ингээд байна уу? 2 байна. А 3 биш те. 1-3. Энд яг 4 болцсон явж байна. За тэгээд бид нар 3-ыг гаргахаар энд 3 үлдээд байгаа юм хасах 3. Яг 3-ыг гаргах ёстой бай гэдгийг л одоо олчихвол те. Яг 3-ыг гаргах ёстой бай гэвэл 2-ыг гаргаад хасахныг үйж болохгүй юм уу? Би энийг 2 гэдэг коэффициент гаргаад хасахныг болгох юм байна. Тэр яг болохгүй лээ. Тэгэхээр юу яачих шүү дээ. Одоо нэг ийм хэлбэртэй болох гэдэг шүү дээ. Ийм хэлбэрт бичиж шүү дээ. Ийм хэлбэрт ингээд бичих юм бол энэ маань бүхэл тоолох гэдэг байгаа байхгүй тий. Энэ юусо бүхэл тоолж болохгүй. Тэгэхээр тэрийг шалгах хэрэгтэй гэсэн үг юм байна л да. Энэ бүхэл тоолчих юм бол шалгалтгүй юм болчих шүү дээ. Бид нэр бүхэл хэсгийг урд нь аваад байгаа юм чинь. Энд ч ойролцоогоор 4.1 юм байгаа шүү дээ. Нэг хасаад 2 тавахаар
3-ыг 2-т байхаар чинь бүхэл юм гараад байгаа байхгүй. 3-ыг хасчихаар чинь 1.1 гарна шүү дээ. 1.1-ийг 2-т байхад бол бүхэл биш шүү дээ. За тийм санаагаар энд бид нэр 3-ыг авах хэрэгтэй юм шиг. Тэр бодолтыг нь бол хийнэ. Тэр нь за хийж болох л байлгүй. Тэгэл үзье. Нэг юм санаа энэ юу лээ 114 дээр энэ нөгөө нэг бутархай энгийн бутархай юунууд шүү дээ. Коэффициентуудыг гаргаж ирж байгаа шүү дээ. Тэр юу бодолтноос энэ аягүй ойлгомжтой л. Тэндээс харж байгаа санаа авч байгаа. Тэгэл ер нь математик иймэрхүү юм орж ирэхэд онлоо мэдгүй байх тохиолдолд юу нэг асч ирэл байгаа юм л да. Тэгээд бид нэр хэд хүртэл явах вэ гэхэд өдөр 23 дээр эхлэх бодохоор эхлээд энэ тэдний 123 гэж шагаад бат. Тэгж за мат ашиглана. За энийг одоо бүгд давтчих штэ тий. За 23 гэдэг чинь хэдийн язгуур вэ? Бүхэл язгуур нь. Биднес чинь за ямар ч гэсэн үеийг олох гэдэг байгаа тий. За жижиг ангич. Эсвэл тий. Хэрвээ 9 үйл энэ үеийн тэг واخгүй тий. Тэгш бид нарт сонгоно хэрэгтэй өстой. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэрвээ n-ийг үржих нь n нь энэ тэнцүү байвал бид нэр энэ дээр бодолт хийх хэрэггүй гэсэн үг тэгш учраас биднээс хэрэггүй. За ийм байвал за энэ жоохон хязгааргүй байж байна. За бидний хамгийн ихний олж байгаа коэффициент бол n. Энийг энд ч тавих юм байна да. Энд тавьж байгаа. За одоо манай юу бид 4-ийг авсан байгаа шүү дээ. 4-ийг авсан байгаа. 4 чинь жоохон манай үе. Тэгэхээр энэ чинь манай ихний том бүхэл хэсэг шүү дээ тий. Энэ бидний үедэнд орохгүй. Одоо энэ эхэлнэ. Out and за одоо бид нэр одоо нэгээ гаргаж ирвэл тэгэл болчих гээд байна л да. Энэ нэгийг гаргаад энэ нэг ч юм уу те 23 дээр явж байгаа шүү дээ. Энэ нэгийг бид нар бол одоо нэг ийм хэлбэртэй байгаа гэсэн үг. Нэгийг хуваах нь 23-аас хасах нь 4 гэдэг хэлбэртэй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг маань манай за дээд тал. За 23 ч манай өөр анхны тоо шүү дээ энэ үгээс байж байгаа. Энэ нь болохоор нэг хасагч. Нэг тоо хасаад байгаа тийм. За одоо бид нар бидний зорилго юу вэ гэхээр бидний зорилго бол тэгэхээр хоёр талын нөгөө юугаар үржүүлнэ шүү дээ. Хоёр талын эний язгуур дээр нэмэх нь 4-өөр үржүүлэх хэрэгтэй байхгүй хоёр талаа. Тэгэхээр дээр ч нэг юм болчих шүү дээ. Дээд тал нь
дээд талд нь юм болчихно гэсэн үг. За энэ дээд талынх нь нэмэгдэгч гэх юм уу да, тэр нь энэ юм байна л да, хасагчтайгаа таньцсан. Доор нь юу болох вэ? Доодгч. Доор нь энийг нэмчихэр чинь манай томьёо доош чинь юу үлдэх вэ гэхээр квадрат тэгээд хасах нь 16 үлдэх байхгүй юу? Өөрөөр хэлбэл n-с хасдаг нь хасагчийн квадрат. За одоо ингээд бид нэг юм тоотой болцсон. Өөрөөр хэлбэл энийг болцсон. Энийг болцсон. 14-ийг. Одоо бид нэр 14-ийг дарна. Дээр ямар нэг юм дээр чинь нэг юм үлдээд байгаа шүү дээ. Тэр чи яаж үлдээд байгаа вэ? Энд 7 хаанаас гарч ирээд байгаа вэ? Тэр чинь энэ баггүй. За тэгэхээр за ер нь заавал хавагддаг юм лээ. Тэгэхээр доод хэсэг чинь хаахан тэнцүү дээд. Энэ бол ер нь бол заавал хавагддаг юм лээ. Гэхдээ энэ дээр шалгаж байна. Хэрвээ ажиг нь шалгаж. Хэрвээ доодыг хаахан дээд нь оцсон шүү дээ. Буцаагаад дээдээр үржүүлэхэд тэнцэхгүй байвал асуу зүгээр ингэж болно тийм. Мод бол авчиж байна шүү дээ. Энэ тийг байвал за гаж үүссэн гэсэн. Гэхдээ энэ үүсэхгүй байсан. За тэгээд гаж үүсгүйгээр явна. Тэгээд дарагдчихж байгаа. Доод хэсэг. Одоо бид юу үлдсэн бэ гэхээр манай доторхайн дээд хэсэгт нь энэ дээр нэг юм дүүр байгаа гэсэн үг. Манай доод хэсэгт нь болохоор манай энэ доод байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо энийг доодоос их болох хэрэгтэй байхгүй юу? Тийм хэмжээгээр коэффициент эндээс гаргаж авах гэсэн үг байхгүй юу? Хэсэг. Тэгэхээр энэ чи хизээ энэс илүү гарах вэ гэдгийг л одоо олчвол манай дараагийн коэффициент болчих гээд байна л да. Тэгэхээр эндээс нэг бодолт хийчихэн л дээ. Энд ойролцоогоор энэ бол дөрв байгаа шүү дээ. Жижиг байна. Жижиг байна байгаа тийм. Тэгэхээр n дээр нэмэх нь манай энэ хасагч байгаа шүү дээ. Энэ хоёрын нийлбэр нь доодоос бол бага байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Түл болчихно. За энийг яаж болох вэ? Тэнийг би коэффициент гэж. За коэффициент нь болохоор энэ бол 8, энэ бол 4 байгаа шүү дээ, тийм. Энэ чинь ингээд. За тийм ч 4 байгаа шүү дээ, тийм. Нэг удаа 4 хасчвал 4-ийг хасчих юм бол байж болохгүй, тийм. 2-оор хасах хэрэгтэй л 4-ийн дараа. Нэг л удаа хасах болох юм шүү дээ. 7-г 7-д 7 23 дээр яаж 7 гардаг вэ? 7 гардаг. 7 байгаа шүү дээ. Энэ 7 чинь энэтэй дарагдаад 2 үлдээд байгаа шүү дээ. Яа дахихгүй байгаа юм. За өдөр дахиад бодъё. S2-тэй 23-аас хасах 4 байгаа шүү дээ. Тэгэхээр чи S2-тэй 23 дээр нэмэх 4
дээрээ ороод доор нь болохоор 23 сасганы 16 орж ирж байгаа тийм. Энд чинь 7 тийм. Зөв. 23 сасганы 16. Энэ шүү дээ тийм. Тэгээд 7 орж ирж байгаа. Тэгээд одоо энд одоо орж ирж шүү дээ. Коэффициент нь одоо 23 дээр нэмэх нь 4. 23 дээр нэмэх нь 4 маань байгаа. Доод нь 7 байгаа шүү дээ. Тэгээд бид нэр зүгээр 7-д хуваачих юм шүү тийм нэг. Угаараа ингэ болчих юм шиг байна. Тэгээ коэффициенттэй бид нэр next коэффициенттэй олцсон. Next коэффициенттэй олцсон. Тэгээд одоо бид нар юу юм дээд хасагч энэ тэр одоо эндээс оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Хасагч нь яагаад энэ одоо 4 мөрөөгөө тогтмол тавьсан юм. Энэ чинь энэ шүү дээ. Дээд нэг хасагч нь юм. За одоо бид нар дээд хасагч хоёроо энэ бэлэн байгаа шүү дээ. Хасагч дээд хоёроо л энд өгчих юм бол энэ давталч цаашаа явчих واخгүй юу. Дээд нь юу болсон? Дээд нь манай доод чинь байраа солиод ороод ирнэ шүү дээ. Тэнгүүтээ хасагч маань болохоор коэффициентийг үйлчлэгийн доодоос хасах нь хасагч واخгүй. За ингэ ажиллуулаад үзье. Болтой хинтээ бол ажиллах болох. Алдаа гаргасан л баг. За эхний 10 коэффициент 23 дээр. Заст баахан юм заснаа. Жижигэн дээд доод хасагч коэффициент сумха гажиг үсэ. Доотлон дээдлэлтэй хаваагдахгүй юм гэсэн үг шүү дээ. За энэ хэд дээр үсэж байгаа. Шууд хамгийн эхлээнийх дээр үсэж дээ шүү дээ. Энэ нь энэ ч хэд болоо 7 өсөж байгаа шүү дээ. За шууд үзчихъя л да. Доод нь дээдтэй хаваагдахгүй юм. За 7-1-2 юм тийм. Энэ яа болохгүй юм. 7-1-2 чинь зөв шүү дээ тий. Ийм байвал гаж шүү дээ тий. Баахан л гаж байгаа. Би алдаа гаргасан бах уу. Хасах тоомоор орсон явж байна. Энэ дээр алдаа гаргацчих ч тий. Тэгээд ч манай коэффициент буруу гараад байна тий. Коэффициент чинь доотлол чинь энэ хараа. За гараад ирсэн. 1 3 1 8 1 3 1 8. Нэ. 1 3 1 8. Тэгэхээр энэний үе бол 4 баггүй тий.
За 23 дээр. Өө бүгдэн дээр нэг батчих штэ. Одоо бол мемо тийм. Мемо хийж агаад дээд болон хасагч хоёроор нь л баг мемо хийчих болох байхаа да. Дээр нэг байгаа. Хасагч нь энэ байгаа. Тэгэл болчихно. Юу мемо вэ? Ингэж map page int за манай том юм чинь болохоор хідэж эхлэх үлээ. 10,000-аас бодвол 2-оос л эхлэх байлгүй дээ. Нэг чинь квадрат юм чи 2-оос эхлээд n s баг буюу тэнцүү. Гэхдээ 10,000 хүрэхгүй өстэй 10,000 чинь тэгш үйтэй шүү дээ. 100 квадрат юм чи. Тэрэггүй гэсэн. За ингээд энэ хүртэл ингээд явчихна. Одоо мемод байна шүү дээ. Тийм мемодоо энийг хийхгүй шүү дээ. Мемогийн count дээд болон хасагч хоёр. Өмнө орж ирсэн байвал тэгээд давтагдаж эхэлж байна гэсэн үг. Count-нээс тэгвэл үгүй бол энийг одоо мемодоо хийгээд яваад байна шүү дээ. Гачгэн бэжиг. За энэ маань мемодоо хадгалж шүү дээ. Тэгээ хэрвээ байвал бид нэр олцсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр алхмаа. Алхам чинь map байж байгаа шүү дээ. Map байж байгаа шүү дээ. Тэгэхээр if memory size нь л байж байгаа шүү дээ. Size нь сонгоо байвал нийлбэрийг авах юм уу те? Нийлбэрийг энд авчих юм байна. Юу юм шүү дээ. Нийлбэрийн биш. Хичнээн ширхэг fraction well гэж байгаа юм байна л да. Тэгэхээр зүгээр сайн боловч. Map дээр энд хаахгүй хаа. Яа тэнэ. Энд бас нэхгүй юм байна те. Юун бахаа нэвлж юу? Коэффициентуудаа хэвлээд байна те энэ. Коэффициентуудаа хаана хэвлээд байна? Энэ энийг хэвлээд шүү дээ. Энэ чирэггүй. За яг хөө тэгж байгаа болвол 13 хүртэл үзчихъя л да. Энэс эхлээд энэ дээр бол манай
мапын сайз би мапаа цэвэрлэг юм шүү дээ. Тэгвэл уус бороо ажиллана л да. Мемогийн мапл хийх. Мемого клир хийх хэрэгтэй шүү дээ. Өмнөх тооны тэр үе битнээс дараа нь ямар ч хэрэггүй шүү дээ. Шинээр эхэлж явах хэрэгтэй. Бодлуулна шүү тэр бол. За яаж юм? Сах бахан тэгвэл нэмэр юу шаардсан гэсэн үг л дээ. Байхгүй бол цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Энэ хоёртой өмнө тааралдаг бол явах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн ч гэсэн бахан юм хөвлөд энэ тий. Тэгтээ 3 гэдэг хариу гарч шүү дээ. 13-ыг оруулах юм байна. Тэгэхээр 4 гэж гарах хэрэгтэй тий. Энэ хөвлөд байгаа юм шүү дээ. За иймэрхүү юм бас уншиж бодлого бодохгүй бол барахгүй болж эхэлж шүү. Матын нарийн юмнууд ч баслаа. Толгой өргөөл штэ. За энэ чинь юуны хэлээ. Чи бас манай ойлортой холбогддог хаа. Ойлор энд явна. Энэ ойлор энэ. Ойлор бас нэг юм хийгээл яваад байсан юм шиг байна. Энийг боловч. За энэ бол хэрэггүй. Нэг ач. Энэ манай компьютер яагаад вэ? Яагаад байна? Цаглж болно. За одоо зүгээрээ. Надаач нэг юм байна л да. Энэ дэр үцгөө. Энэ чинь юу лээ? 64. Энэ манай интернет болох байх шүү. Англи 64 гэж байгаа. Остол ажиллуулж л. Дөрөв 1 2 1 2 1 2 хоёр дээр бол манай юу тала хоёр дээр бол 1 2 1 2 4 тэ 1 2 1 2 4 за ингээ гарч байгаа шүү дээ 2 1 2 2 5 хана 2 1 2 2 5 гарахч гарч ирсэн одоо 1000 дээр яах нь удахал амар фракшн амар утгаар яах юм бол та амар их урт үетэй байвал яа гэм бол та зи энийг хийх хэрэггүй л дээ за компьютер тэнэ удаа тэнэ 11486 дүү бүш 10,000 шүү дээ би 100,000 төр бодоод байгаа юм шүү дээ ямар их галзуурлаа 13 22
гарцсан гарц. За. Ерөнхий санаа бол нэг иймэрхүү л. Гэхдээ Википедиагаас тусламж авсан. Ямар ч гэсэн квадрат хязгаарыг наривчлалтаа гаргахын тулд энэ бутархайг ингээд аль болох хол бодох хэрэгтэй тий. Бодохын тулд энэ коэффициентуудаа гаргаж аваад явах хэрэгтэй гэл нэг тиймэрхүү л. Бид нар бол зүгээр миний ойлгож байгаагаар бол ингээл зогсчих болно гэж үздэг тааш тий. Тэгэх юм бол 4 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1 гэж дуусчих жоохгүй тий. За ийш орж ирэхээр 4 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 13 гэж орж ирж байгаа байхгүй тий. 13 чинь 1-ийг хуваах нь 13 чинь юу лээ? Энэ чинь бас нэг юм нэмэгдэж байгаа шүү дээ. За жаарай. Одоо энэ бол нөгөө юу гэсэн үг шүү дээ. Бутархай үе маань энэ байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг чашин батуудаараа хэлбэршүүлэх. За эхний 4 үе мэдж байгаа юм шиг бид нэр энэ бутархайгаа гоё хийж болно л гэсэн үг л дээ. Энэ чинь хэд үлээ? 23 тий. 23 хэд юм? 4 7 9. За энэ миний гаргаж болох. Одоо эднэрийг ашиглаад гэсэн үг шүү дээ. За нэг тийм л санаа байна. Гэхдээ би бол энийг л яг үнэхээр би бол амьдрал дээр хэрэгэлдэг. Гэхдээ яадагчсан нэг юм сураал авчаа. Тэгээ бас энэ бодлогыг бодоол хайчаа. За 64 дуслаа. Нэр марцснаас хүмүүс нэгтцсэн мөлий. Тийм болохоор бас хэдэн бодлого оруулах үүрэгтэй болсон. За бас